Сайн байцгаана уу? Өнөөдрийн ярих сэдэв бол тэргуун хатагтай. Тэр дундаа дэлхийн хэмжээнд анхаарал татаж байгаа тэргуун хатагтай нарын талаар ярих болно. Ер нь бол улс орны ерөнхийлөгчийн эхнэрийн албан ёсны нэр нь тэргуун хатагтай. Хэд төрийн тэргүүний эхнэр учраас нийгмийн болон дипломат үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж тухайн улсын хууль журмаас хамааран үүрэг оролцоо нь өөр байдгийн байна. Ерөнхийдөө төрийн арга хэмжээнд оролцсон, ерөнхийлөгчийн хажуудаа алдаж албан ёсны арга хэмжээ хүлээн авалт ёслолд оролцсон, сайн үйлсийн ажил, эрүүл мэнд, боловсрол болон эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих ажилд идэвхтэй оролцсон. Мөн олон улсын арга хэмжээнд оролцож, бусад гадаад улсын тэргуун хатагтай нартай харилцаа тогтоож, өөрийн улсын соёлын өвийг таниулан сурталчилж, улсынхаа соёлын төлөөлөл нь болдгийм байна. Зарим улсын хувьд тэргуун хатагтай нь албан ёсны эрх мэдэлгүй байдаг. Африкт бүр олон тэргуун хатагтай ч улсууд байдгийм байна. Харин монгол хэлний их тайлбар тойл дээр тэргуун хатагтайг ерөнхийлөгчийн гэр бүлийн хүн гэж тодорхойлжээ. Дэлхийн хамгийн алдартай нөлөө бүхий тэргуун хатагтай нар бол олон улсын дипломат харилцаа, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажлаараа танигдж нэрд гарсан байдаг. За ингээд өнөөдөр та бүхэндээ дэлхийн хэмжээнд хамгийн их шугам тарьж байгаа 5 тэргуун хатагтай талаар ярих болно. Эхний ярих хүн бол Өнөр тэтгэлийн эрлэг Украины тэргуун хатагтай Ульяна Зеленска. 1978 онд төрсөн, одоо 47 настай. Мэргэжлээсээ өөр чиглэл зохиолч, зохиолын редакторын чиглэлээр ажиллаж ирсэн. 2003 онд Владимир Зеленскийтэй гэрэлсэн 2 хүүхэдтэй. 2019 онд нөхөр нь Украины ерөнхийлөгчөөр сонгогдсноор тэргуун хатагтай болжээ. Ухаад судлаад үзсэн чинь тэрээр тэргуун хатагтай болвол нэг иймэрхүү харагдана. Ийм тийм юм хийх ёстой юм байна гэд бодчихсон юм шиг л. Тэргуун хатагтай хийж болох бүх зүйлийг хийсэн байна. Боловсрол, соёл, эрүүл мэнд, өв соёл хамгаалах, эмэгтэйчүүдийн гендрийн асуудал, бүгдийн хоолт, хижээл, төсөл санаачлах гэд оролцоогүй юм байхгүй. За тэгээд олон улсад эх орноо төлөөлөх, арга хэмжээнд оролцох, соёлоо таниулах гэд дээр дурдсан тэргуун хатагтай хийх ёстой бүх зүйлийг хийж дээд амжилт тогтоожээ. Тэгээд Instagram хуудасаараа дамжуулаад эдгээр мэдээллүүдээ хуваалцдаг юм байна. Одоогоор Украины нөхцөл байдал тун хүнд байгаа. Өөрийн хэмжээ ойролцоогоор 150 гаруй тэрбум долларт хүрсэн гэж бичсэн байна. Гэхдээ энэ их тоотой мөнгө зөвхөн дайны зэр зэвсэг эмчилгээ хоол хүнсэнд зориулагдаагүй. Тэргуун хатагтай дээд зэргийн тансаг аялал, үнэтэй брендийн хувцас зэрэгт бас зориулагдсан учраас энэ талаар маш олон мэдээний сувгаар ард иргэдэнд дургуутслаа илэрхийлсэн. Гэхдээ тэрээр үүнийг хуурамч лого зураг дээр нь тавиад олон нийтийн сүлжээнд тавьж төөрөгдөл үүсгэх гэсэн Оросын Башир ухуулга гэж няцаасаар байсан. Ингээд түүний Нью-Йорк, Парисаар дэлгүүр хийж аваад зурагнууд бүгд устгагдчихсан ч тухайн үеийн орос хэл дээрх телевизийн мэдээнүүд бол үлдсэн байна. Тэрээр дэлхийн хамгийн үнэтэй машины худалдан авахар захиалсан, алмазын шигтгээтэй бугуйвч, өнөд чулуун гоёл чимэглэлийг бүр коллекцоор нь авсан гэх мэт олон асуудал байна. Гэтэл Зеленский ерөнхийлөгч бол эсэргээрээ эхнэр нь нөхөр нь, эхнэр нь нөхөр нь. Зеленскийгийн хувцалтын хэв маягийг цэрэгжсэн энгийн стил гэж тодорхойлж байгаа. Гэвч энэ байдлыг хувцацаагаар судалдаг хүмүүс тийм ч их сайшаахгүй байна. Учир нь дэлхийн нийтэд Украины нөхцөл байдлыг харуулах зорилготой дайны үед эх орноо хамгаалахад бүхий л анхаарлаа хандуулсан шүү гэж итгүүлэх, хэд албаны биш байдлаар олон нийтэд ойртохыг зорьсон санаатай хувийн имиж бүрдүүлэлт гэж үзэж байна. Ямар ч тохиолдолд төрийн тэргүүнийг иймэрхүү байж таарахгүй, хувцас ус, соёл, ерөнхийлөгч бол ард түмэн эх орны төлөөлөл, дипломат байх хэрэгтэй. Өөрөө бол эх оронч хүн болж харагдаад бусад улс орныг хүндэтгэхгүй бүдүүлэг байгаа байдал ажиглагдаад байгаа. Ингээд Трамп ерөнхийлөгч болсноос хойш бол Орос, Америк, Европ Украиныг бараг 3 хувааж авч магадгүй боллоо. Эдийн засгийн хувьд Украин улс дахин сэргэж чадхааргүй ч болж ах шиг байна. Дайны уушгаар маш олон залуус эх орноосоо зугтсан. Ингээд хүн ам, газар нутаг, санхүү, газрын баялаг бүх зүйлээ алдаж байгаа Украин улсын хувьд дайн дуусах тийшээ болж Зеленский Европ тэр дундаа Англи улс руу улс төрийн орогнол хүсч Лондон руу нүүн гэсэн яриач гарсан. Санхүүжүүлэлтэн зогсч хэдэн зуун тэрбумын өрөнд унсан энэ их балгийг Украины үлдсэн ард түмэн төлнө гэж бодохоор үнэхээр харамсалтай санагдаж байна. За ингээд дараагийн тэргуун хатагтай бол шаазан хүүхэлтэй гээгддэг үргэлж мөнхийн цүнхний асуудлаас салдаггүй нэгэн хатагтай байна.
Энэ хүн бол Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи. 1972 онд төрсөн 53 настай бизнес эрхлэгч, урлаг соёлын чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн 2009 онд урлагийн үзэсгэлэнгийн чиглэлээр мэргэжсэн Kwana Content компанийг байгуулж захирлаар нь ажиллаж эхэлжээ. Урлагийн чиглэлээр магистр, доктороо хамгаалчихсан бүр болоогүй дижитал контент дизайны чиглэлээр докторийн зэрэгтэй гисэн байна. Тэрээр 2012 онд Юн Сукёлтой гэрэлсэн хүүхэдгүй 4 нохой 3 мууртайгаа амьдардаг. 22 оноос хойш тус улсын тэргүүн хатагтай болсон. Ер нь ерөнхийлөгч юм шиг л улсын ажил, урлаг соёлын ажил, зам тээвэр гүүргээд оролцохгүй ч юм байхгүй. Үүнээс гадна амьтны эрхийг хамгаалах, ялангуяа нохой махны хэрэглийг зогсоох чиглэлээр идэвхтэй ажилт юм байна. За яагаад цүнхний асуудалтай гэсэн бэ гэхээр тэрээр 2022 онд Диорын 3 сая оны үнэтэй цүнх бэлгэнд авсныг ерөнхийлөгчийн тамгын газар нь баталж цүнхийг засгийн газрын өмч болгон хадгалж байгаа гэж мэдэгдсэн юм байна. Бусад улс чинь улсын өмч болгоод хадгалчдсан байна штэ. Бүр ууг хэргийг мөрдөн шалгах тусгай баг байгуулж шалгасан байгаа. Гэсэн ч 24 оны 8 сард прокурорын мөрдөн байцаах хэсэг нь тэргүүн хатагтайг цагаатгах шийдвэр гаргаснаа мэдэгдэжээ. Тэгээд ерөнхийлөгчийн үүрэгт ямар ч хамааралгүй байна гэж мөрдөн байцаалтын багийнхан дүгнээд уг цүнхийг хувь хүмүүс харилцан талархал илэрхийлэхийн тулд солилцсон бэлэг гэж үзжээ. Зөвхөн цүнхч биш олон асуудлууд араасаа үүсэт байсан. Татвар төлөөгүй намтартаа хурамч мэдээлэл оруулсан, академик бүтээл хулгайлсан, хувьцааны үнэ хөөрөгдсөн зэрэг асуудлуудад холбогдож байсан. Бүр цаашлаад үзмэрч зурхаж бөө нартай холбоотой асуудлууд их гарчээ. Ингээд карьерийнхаа талаар худал мэдүүлсэн учраас олон нийтийн өмнө толгой бүхийн уучлалт гуйсан. Тэрээр хэлэхдээ би сайхан харагдахын тулд карьерийнхаа талаар худлаа бичсэндээ уучлалт гуйж байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан юм эргээд бодоход энэ бол гутамшиг байсан гэсэн байна. Тэгсэн ч гэсэн түүнийг дагах хүн улам нэмэгдэж албан ёсны фэн сайт болох Never дээрх фэн клуб нь хэдэн 10 мянган гишүүнтэй болсон байна. Эндээс гадна Кёнхэ Саран буюу Кёнхэ тайртай гэсэн Facebook пэйж бас байдаг гинэ. Энэ түүний 50 нас гарсан ч 30 настай мэт харагддаг гаднах төрх болон хувцастай шууд холбоотой гэж үздэг. Өмнөх тэргүүн хатагтай нар даруй байдлыг харуулдаг байсан бол тэрээр загварын хувьд бусдаас ялгархаас айдаггүй, орчин үеийн чиг хандлагыг тусгасан боловсралтай бие даасан эмэгтэй дүр төрхийг бүрдүүлж хувцалдаг. Ихэвчлэн хит их гоё чимэглэлгүй, нарийн детальтай, эсгүүр сайтай, чанартай, материалтай, сонгодог өнгийн минимал дэгжин загваруудыг сонгон өмсдөг. Энэ нь ч олон нийтийн анхаарлыг татаж солонгосын загварын ертөнцид шинэ чиг хандлагыг тодорхойлоод байгаа. Цүнхний асуудалтай явдаг тэргүүн хатагтай маань ганц удаа улс орондоо гээгүүлэх зүйл хийсэн. Энэ нь юу вэ гэхээр Солонгосын ерөнхийлөгч тэргүүн хатагтай хамт Америк нэгдсэн улсад төрийн айлчлал хийх үеэр тэргүүн хатагтай хар өнгийн цүнх бариад онгоцон сууж байгаа харагдсан. Энэ цүнх болвол Солонгосын өөрсдийнх нь брэнд Marhen J компани веган бүтээгдэхүүн байгаа. Яг энэ цүнх нь ол өөрөө их онцлогтой цүнх. Бид алим идэхдээ гаднах хасыг нь аваад эзнийхээ дараа голыг нь ч гэсэн хайчихдаг. Гэтэл бидний хайчихдаг алимны хайс болон алимны гол зэргийг ашиглан тусгай биотехнологийн тусламжтайгаар цүнх гутал зэргийг зориулсан материал үйлдвэрлэдэг болсон. Энэ материалыг нь алимны арьс гэж нэрлэдэг. Яг энэ алимны арьсны цүнхийг Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай ил гаргаж дотоодын үйлдвэрлэлд дэлхийд сорчилж чадсан. Минимал цэвэрхэн загварлаг, том багтаамжтай, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой, амьтны арьс ашиглаагүй веган бүтээгдэхүүн байгаль дээлтэй гэдгээрээ алдартай болоод байгаа энэ цүнх нь өнөөдөр Солонгосын алдартнуудын дунд түгээмэл хэрэглэгддэг болсноос гадна олон улсад нэр хүндтэй брэндүүдийн тоонд ороод байна. Харин тэргүүн хатагтай хувьд 2025 он ерөнхийлөгч баривчлагдсан мөн өмнө нь карьерийнхаа талаар худлаа хийсэндээ ард иргэдээс уучлалт гуйн бүхэж байсан асуудал нь дахин сөхөгдсөн. Дээр нь хүний диплом хуулсан асуудал үүсэт байгаа. Ингээд тарих залуу байх тусам мөрчлөө бага байдаг гэж хэлэх дуртай шаазан хүүхэлдэй гэж нэрлэгддэг тэргүүн хатагтай маань жоохон ядарч 30 настай биш нас намбандаа ирж явах шиг байна. За ингээд дараагийн ярих хүн бол өөрөгт ажлаа ягшталд биелүүлдэг Хятадын тэргүүн хатагтай Hun Li Yuan.
1962 онд төрсэн одоо 63 настай 87 онд Ши Жинпинтэй гэрэлсэн нэг охинтой. 2013 оноос хойш Хятадын тэргуун хатагтын үүргийг гүйцэтгэж байгаа. Тэрээр Хятадын ардын урлагийн алдартай төлөөлөгч Дорин Сопрано хоолоогоор нэрд гарсан поп дуу бас дуулдаг. Дотоод болон гадаадад Америк, Европ, Орос зэрэг дэлхийн олон оронд тоглолт хийж үзэгчдийн сонирыг мэлааж байсан Хятадын зэвсэг түвшний урлагийн чуулгыг удирддаг генерал цолтой Хятадын нэрт Дорин дуучин хүн байна. 走过了风和雨，走在阳光路上，鸽子用哨音告诉我，幸福在前方。 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын доох болон Сүрьегийн эсрэг компанийн ич төлөөлөгчөөр ажиллаж байсан Хятадын болон олон улсын байгууллагуудтай хамтран хүүхдийн эрүүл мэндийн асуудал, боловсрол болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар идэвхтэй ажиллаж иржээ. Тэрээр Ши Жинпин даргыг дагалдан олон улсын чухал уулзалтуудад оролцож Аз, Европ, Америкийн томоохон арга хэмжээнүүдэд соёлын элчийн үүргийг гүйцэтгэж өөрийн улсын соёлыг дэлхийд дахинд сурчилсаар ирсэн. Мөн олон улсын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн чуулган болон хандийн арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, урлаг, нийгэм, дипломат салбарт амжилттай ажиллаж, Хятадын нийгэмд болон олон улсад хүндтэй байр суурь эзэлж, дэлхийн хэмжээнд нөлөө бүхий тэргуун хатагтай нарын нэг болж чаджээ. Түүний дипломат харилцаа, ухаалаг хувцаслалт, бие авч явах байдал болон ээлдэг харилцаа зэрэг нь олонний анхаарлыг татаж, барууны хэвлэлүүд түүнийг Хятадын соёлын элч гэж нэрлэх болсон. Ер нь бол дотооддоо бас соёлын элч нь байж чаддаг. Дотоодын үйлдвэрүүдэд дэмжих, тэр дундаа үндэсний гар орчуудаа онцгой дэмжиж урамшуулдаг, тэдний хийсэн бүтээлийг өмс, соёл уламжлал, гар урлал, дотоодын бүтээгдэхүүний олон улсад сурчилдаг. Тиймээс ард иргэд нь ам сайтай байдаг байна. Миний хувьд Хятадын Нантун хотод Лангинхуа Бүүгуан буюу Blue Calico Art музейд очиж судалгаа хийж байх үед Хятадын тэргуун хатагтай зургийг тавьчихсан байсан. Гайхаад асууж байлаа. Гэтэл Хятадын зарим музейг улсын тэргуун хатагтай нивэлтээ авсан байдгийн байна лээ. Тэнд зөвхөн эртний дурсгал зүйл биш, уламжлалт, гар урлалын бүтээлүүдийг шинжилэн боловсруулж гаргасан олон бүтээл байхаас гадна зөвхөн тэргуун хатагтай зориулан хувцас хийгээд түүнийг нь тэргуун хатагтай нь өөрөө өмсөөд гадаад руу явж соёл уламжлал, гар урлал, дотоодын үйлдвэрээ таниулдаг юм байна. Түгээрч зогсохгүй авч явах гарын бэлгийг нь хүртэл хийсэн байсан. Эндээс л тэргуун хатагтай гэдэг чинь нэг ийм хүн байдгийн байна гэж анх удаа харж байлаа. Дараагийн ярих тэргуун хатагтай бол дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлыг нөхрөөсөө дутахгүй татдаг хойд солонгосын тэргуун хатагтай Ли Солжу. Тэрээр 1989 онд төрсөн, 2011 онд Ким Жон Ун ерөнхийлөгч болсон ч 12 онд албан ёсоор түүнийг эхнэрээ гэж зарласан юм байна. Одоо 3 хүүхэдтэй, цахилгаан хөгжимтэй дуулдаг алдартай ансамблийн дуучин хүн юм байна. Ер нь Ким Жон Ун ерөнхийлөгчийг айхтар хэрцгий хүн гэдэг ч тэрээр олон өөрчлөлтийг улсдаа хийсэн байдаг. Ард иргэдэн ч гэсэн өмнөхийгөө бодвол илүү чөлөөтэй болж байгаа. Энэ улсын ихэнх эмэгтэйчүүд нь тогтсон дэг жаягтай хувцас өмсөж анхаарал татаж болохгүй даруухан харагдах ёстой байдаг. Харин энэ тэргуун хатагтай гарч ирснээс хойш бол эмэгтэйчүүд өмсөх хориотой байсан өмд өндөр өсгийтэй гутал зэргийг чөлөөтэй өмсөх хэрэгтэй болсон. Урд өмнө хойд солонгосын төрийн тэргуун байсан хүмүүс нь өөрсдийн эхнэрийг олонний өмнө гаргаж байгаагүй бол энэ тэргуун хатагтай нөхөртөөгөө зүг янз бүрийн арга хэмжээнд оролцож байгаа нь олонний анхаарлыг их татдаг. Тэрээр урд үсээ тайрч орчин үеийн богино засалтай болгоод өвдөгний дээгүүр урттай юб бүг өмсдөг, хүн бүр зүүх ёстой удирдагчийн хөрөг бүхий тэмдгийн оронд үнэтэй гоёлын зүйлт ингэртэй зүүж олонний донд чөлөөтэй инээдэг гэх мэт их сонин хачирхмаар зүйлс их гарч байна. Ер нь бол энэ бүх зүйл хойд солонгост хориотой байдаг юм байна. Үсээж тайрж болдгоо, инээж болдгоо нийгэм бас байна. Хэдийгээр ийм нийгэм байдаг ч гэсэн тэрээр барууны загвар мод сонирхдаг, үнэт эдлэл хэрэглэх дуртай, Chanel, Dior зэрэг брендийн цүнх барьдаг. Энэ байдлыг нь гадаадын хэвлэл мэдээлэлээр өөрийнх нь улсын хүн ам нь өлсөж зовж байх үед тэргуун хатагтай ийм үнэт эдлэл барьж байгаа нь зохимжгүй гэж ихээр шүүмжилдэг. Гэсэн ч хойд солонгосын эмэгтэйчүүдийн үлгэр дуурайлал болж байгаа энэ хатагтайг бүгд найрамдах арчилсан солонгос ард улс нэртэй хэд дарангуй дэглэмтэй улсыг жинхэнэ арчилсан улс болгочихож мэдэх хүн гэж үздэг юм байна.
За ингээд дараагийн ярих тэргүүн хатагтай бол дэлхийн нийтийн хамгийн их анхаарал татаж байгаа Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай Melania Trump. 1970 онд төрсөн 55 настай залуу наснаасаа загварын салбарт хөл тавьж Милан, Парис хотод загвар өмсөгчөөр ажиллаж байгаад 96 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод нүүж ирсэн. 98 онд Нью-Йорк хотод болсон загварын үдшилтэд дээр Дональд Трамптай танилцсан. 2005 онд гэрлэж 2006 онд хүүтэй болсон. Тэрээр 2017 оноос тэргүүн хатагтайгаар ажиллаж эхэлсэн. Словен гаралтай анхны тэргүүн хатагтай. Энэ оны 1 сараас дахин тэргүүн хатагтай болсон загвар өмсөгч, бизнес эрхлэгч эмэгтэй байна. Тэргүүн хатагтайн хуваар тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө Be Best хөтөлбөрийг санаачилж, хүүхдүүдийн эрүүл мэнд, цахим дарамт зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан. Мэдээж Америкийн тэргүүн хатагтай болсон учраас өмнөх зураг бичлэгүүд нь бол устжсан. Гэхдээ Aflac даатгалын компани алдартай сурчлагын тоглож, нугасны дуу хоолойгоор дугуурж байгаа хөгжилтэй бичлэг нь үлдсэн байна. Үүнийг сүүлд нөхөр нь хошигнож ярьсан байдаг. I shall take the voice of this lovely woman. This is Trump? And put it into this. Why? To tell the world the benefits of Aflac with sex appeal. Brilliant, sir! I know. Now throw the switch. If you're hurt and can't work, Aflac can help pay your bills with cash. Genius! And her? Aflac! Donald Duck гэх Google-ийн киноны нугас байдаг да. Гэтэл Trump ч нь болохоор Donald Trump байхгүй юу. Тэгэхээр Melania өмнө нь нугастай реклам тоглож байгаад нугастай суучихсан болж таарад байгаа. За өмнөх тэргүүн хатагтай Michelle Obama бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд анхны Африк гаралтай тэргүүн хатагтай. Бөгөөд хэд хэдэн их сургууль төгссөн, хуулийн фирм, хотын захиргаа болон их сургуулийн удирдлагын албанд ажиллаж байсан. Нэлээд их туршлагатай. Мөн Let's Move хөтөлбөр цэргийн гэр бүлийг дэмжих, охтын боловсрол дэмжих төсөл гэд олон төсөл хэрэгжүүлснээс гадна дэлхийн бестселлер номын зохиолч гэд тоочод барахгүй их гуншинтай. Michelle Obama бол улс төрийн арга хэмжээ албан ёсны уулзалт өдөр тутмын амьдрал тохирсон хэрнээ тод өнгөтэй цэцгэн хийтэй хувцас ихэвчлэн сонгодог нь олонний анхаарлыг их татдаг байсан. Гэхдээ тэр ихэвчлэн залуу эмэгтэй дизайнеруудыг дэмжиж тэдний загваруудыг өмсдөг байсан бөгөөд түүний хувцаслалтыг эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй эрх чөлөөтэй байхыг уриалсан хэв загвартай гэж үздэг байсан байна. Харин Melania-г боловсралтай загварлаг эрч хүчтэй эмэгтэйг орлож чадахгүй гэж хүмүүс бодож байсан ч загвар өмсөгчөөр залуугаасаа ажиллаж ирсэн туршлагатай эмэгтэй учраас өөрийн загварын мэдрэмжээрээ цагаан ордонд эрс шийдэмгий өөрчлөлтүүдийг хийж чадсан. Жишээлбэл Michelle Obama бол ногоон өнгийн гацуур засдаг байсан, харин Melania ордныг зоригтой өөрчилж орхисон. Мөн түүний хувцаслалт өргөлж олон нийтийн анхаарлыг татаж Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн дэгжин тэргүүн хатагтай нарын нэгээр нэрлэгдсэн байгаа. Тэрээр үргэлж дэлхийн нэртэй дизайнеруудын загваруудыг сонгож өмсдөг ба классик элементүүд давмгайсан дэгжин тансаг загварыг сонгодогч өдөр тутамдаа бол хар цагаан пастел өнгийг төлхөө сонгодог. Тэгээд джинс, цамц, хүрм их өмсдөг. Гэхдээ зөвхөн өөрөө сайхан харагдахын тулд гоё сайхан хувцас өмсөд байдаггүй. Загварын салбартай эртнээс холбогдсон хүний хувьд тэр маш бодлоготой хувцалдаг. Олон улсын айлчлалын үеэрч тухайн улсын соёл уламжлалыг ихэд хүндэтгэж хувцалдаг. Жишээ нь Япон, Египт, Африк, Хятадд очихдоо өмсөн хувцас нь илүү олонний анхаарлыг татаж чадсан байна. За мэдээж хамгийн алдартай лук нь бол 2017 онд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд эрэхтэй өмссөн цэнхэр пальтог урт бэлэтэй хослуулсан дүр төрх нь байсан. Харин 24 онд Трамп сонгуульд ялалт байгуулад 25 оны 1 сард тангараг өргөх үеэр Melania-гийн өмссөн хувцас маш их маргаан дагуулж байгаа. Учир нь түүний өмсж ирсэн хувцас тэр дундаа малгай хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан. Хүмүүс түүнийг өмнөх шигээ гэгээлэг юм өмсөд ирнэ гэж бодсон чинь тэс өөр хэв маягтай ирсэн. Үүнийг нь хүмүүс хэд хэдэн Google-ийн киноны дүртэй харьцуулж байгаа. Бас энэ киноны гол дүртэй харьцуулсан зурагнууд их оруулсан байсан ч эргээд орсон чинь гой жок зурагнууд нь бүгд устчихжээ. Тэгээд харьцуулж оруулсан байсан киноных нь хэсгээс та нартай харуулъя. It's time to have a look at your face. Take off your mask. No. Kill him.
Уг нь бол тангараг өргөх үеэр их гоё дэгжин ирсэн. Бас тангараг өргөхийн өмнөх арга хэмжээндээр ч гэсэн үнэхээр гоё хувцалж ирсэн. Гэсэн чи энэ малгай гол ярианы сэдэв болсоор байгаа. Мелания гэхээр шууд пальтотой дүр төрхөн санаанд буудаг. Уг нь бол пальтоноос илүү малгай их өмсдөг. Энэ малгайг бол тэргүүн хатагтад зориулж зуны малгайгаа өвлийнхөөр хийж өгсөн байна лээ. Одоо бол энэ малгай шууд мод болно гэдэгт итгэлтэй байна. Ягаад гэхээр энэ өмсөн малгай болон пальтоны өнгө нь яг хар өнгө бол биш. Энэ жилийн хавар зуны загварын чиг хандлагад орж ирсэн өнгө. Олон улсын мэдээгээр тайлбарлахдаа navy blue гэж хэлж байна. Гэхдээ яг энэ өнгөний тухайд бол navy blue биш, eclipse blue гэдэг өнгө байгаа. 2025 оны хавар зуны өнгөний чиг хандлагад багтсан тэр дундаа классик тансаг өнгөнд багтсан. Энэ сонголт нь түүнийг ямар их гоо зүй мэдрэмжтэй хүн бэ гэдгийг батлан харуулж байна. Энэ жилийн чиг хандлагад бас нэг хар хөх өнгө байгаа. Гэхдээ бусад хар хөх өнгөийг бодвол нэлийн сансрын ирээдүйн гүн харанхуйг төсөөлсөн нийл ягаан туяатай хөх өнгө байгаа. За ингээд дэлхийн нийт зөвхөн Меланиагийн хувцалтыг анхаараагүй. Дональд Трамп нийт 5 хүүхэдтэй. Бүх хүүхдүүд нь аавынхаа улс төрийн болон бизнесийн үйл ажиллагаанд янз бүрийн түвшинд оролцож ирсэн. Тэдэн дундаас баг хүү барон, загварлаг хувцлалт болон өндөр нуруугаараа олонний анхаарлыг татдаг бол Иванкагийн загварлаг хувцлалтыг өнөөдөр олон эмэгтэйчүүд дуурайн хувцлаж байна. Сонирхолж хэлэхэд үеийн тэргүүн хатагтай нарын сонголт байсаар ирсэн Ralph Lauren брендийн үүсгэн байгуулагч Ralph Lauren-ыг 25 оны 1 сард ерөнхийлөгч Байден өөрөгт ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө эрх чөлөөний одонгоор шагнасан. Тэгснээр тэрээр энэхүү хүндэт шагналыг хүртсэн анхны дизайнер болсон. Бид түүнийг пологоор нь хамгийн сайн мэддэг. За ингээд төгсгөлд нь Монголын тэргүүн хатагтай хэн бэ? Манай улсын хувьд тэргүүн хатагтай бараг харалгүй 4 жил нь дуусдаг. Одоо бол бүр 6 жил болсон. Яг судлаад үзэхээр бас тэргүүн хатагтай огт байгаагүй ч биш юм аа. Байсан ч юм шиг, байгаагүй ч юм шиг л байна. Миний хувьд тэргүүн хатагтай талаар багшаасаа анх сонсч байлаа. Миний багш бол дуулжил явандаа Дунгаамаа гэж сайхан дууны эзэн Дунгаамаа гэж сайхан хүн байсан. Монголын загварын ертөнцийн хүндтэй эрхэм доктор Бехочрын Дунгаамаа багшаасаа Монгол дээл оёхыг сурч байлаа. Багш маань хэлэхдээ анх төгсж ирээд байх үед нь Цэдэн Балгоон эхнэр Филатова Монголд оёдлын салбарыг хөгжүүлж олон хүн үйлдвэрт ажиллаж байсан ба тэрээр тус үйлдвэрийн анхны загвар зохион бүтээгч технологич чиглэлээр ажиллаж байсан гэдэг. Филатова бол Монголын түүхэн хөгжилд асар их хувь нэмэр оруулж, пионерын ордон, хурмын ордон, хүүхдийн цуслангууд, усан бассейн зэргийг байгуулах гэж цаашлаад хүүхдийн төлөө фондыг хүртэл бий болгож тэргүүнээр нь ажиллаж байсан. Үүнээс гадна нийгэм улс төр боловсролд маш их нөлөө үзүүлсэн хүн. Миний сонсч мэдэж авсан тэргүүн хатагтай бол ийм байсан. Үүнээс хойш өдөө хүртэл тэргүүн хатагтай бараа удсангүй. Нэг сайхан нартай өдөр монголчууд бид ард түмэндээ ээлтэй тэргүүн хатагтайтай болж хайр хэлбэрлэг нь хүртэх цаг ирэх байхаа гэж найдаж байна. Яагаад гэвэл би ч гэсэн өөрөө гар орчуудын төлөөлөл Монголын эгэл жирийн нэг дизайнер бас ойдлчин Жана урлан гэд хувц загварын урлан ажиллаулдаг хуваарай бизнес эрхлэгчдийн төлөөлөл учраас штайхан тэргүүн хатагтай гарч ирж гээгүүлэхгүй юм байхтаа л гэж бодож суuna. Монголын түүхэнд жамуух нэгэнтэй хэлэхдээ Тэмүүжин бит хоёр бол яг адилхан. Гэхдээ тэрэнд сайн ээж, сайн хатан бий гэсэн байдаг. За ингээд хамт байсан баярлалаа. Тэгээд дэлгэцийн доор subscribe гэд гүрхэн товч байгаа. Тэрийг дараарай. Бас лайк дараарай. Мөн сонсохыг хүссэн сэдвээ бичээд үлдээгээрэй. Мэргэжлийнхээ үүднээс өөрийн хэмжээнд түүх, урлаг, соёл, хувцас, загвар талаас нь судалж ярих болно. Ингээд дараагийн сонирхолтой сэдвэрээ эргэн уулзцгаая. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.